За нэгийн тоо дотоодын сүнсний тоонд буюу хамгийн ихний тоонд одоо орохороо энийг яг юуг илэрхийлдэг вэ гэхээр сүнсний тоо ер нь бол хэр баргийн одоо ажиглагддаггүй. За тэгээд ер нь бол ингээд одоо бусад хүмүүст тэр тоо ил харагддаггүй. За өөрөө ч ерөнхийдөө яг юу хүсэж байна вэ гэдгээ тодорхойлох хүртэл надад өөрт маань харагддаггүй ийм одоо мэдрэгддэггүй ийм тоо байгаад байдаг. За тэгээ энээс болоод ерөнхийдөө амьдралд маань гацалт гэдэг байгаа зүйлүүд үүсээд амьдралд хүсэж байгаа тэр зүйлүүдэд хүртэхгүй тэр одоо юмнууд явагддаг учраас хэдүүлээ одоо ингээд тайлбаруудаа сонсцгоё. За ер нь бол дотоодын сүнсний тоо нэгтэй хүн ямар үед сэтгэл ханамжтай аз жаргалтай тайван амгалан байдлыг мэдэрдэг вэ гэвэл ямар ч үед одоо ямар ч тохиолдолд те ялалт байгуулсан үед эсвэл уралдаан тэмцээнд төрүүлсэн мэдрэмж мэдрэхэд сэтгэл ханамжийг авдаг. За тэгээд хийж байгаа зүйлдээ үргэлж номер 1 байж үргэлж бусдын төрөнд алхаж байхдаа маш их аз жаргалыг мэдэрч байдаг. Тэгээ ер нь бол бусдад хүндлэгдсэн үедээ өөрөөрөө байж чадсан үедээ бусдаар үнэлүүлж чадсан үедээ маш их сэтгэл ханамжийг авч яадаг. Хэрвээ одоо таны дотоодын те тоо буюу сүнсний тоо чинь нэгийн тоо гарсан байвал одоо таны дотоод хүн болон бусдыг манлайлж удирдах гэж ирсэн гэж одоо ойлгож болно. Ер нь бол яг ингэж нэгийн тоо одоо гарсан байх юм бол манлайлагч нар одоо байдаг. Тэгээ ер нь бол хин нэгэн захирагдаад хин нэгэнд удирдуулагдаад ирэхээрээ сэтгэлээр унаж өөрөө өөртөө итгэлгүй болж явж байдаг учраас ерөнхийдөө таны одоо дотоодын сүнсний тоо 1 гарсан байвал өөрөө өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсэж байна. За 2 дахь тоо буюу хувь тавилангийн тоо. Та гадаад байдлаасаа ерөнхийдөө яг юу гэж харагддаг вэ гэхээр бусдад айгүй тийм дэг журамтай, сахилга баттай гэж харагддаг. Тэгээд ер нь бол ийм нэр хүндээ сайн сайхнаар авч явахыг хичээдэг тий. За тэгээд ийм ер нь бол ингээд харж байхад зөвлөгөө авах дурггүй. Тэгээд зүрдэм өөрөөхөө ийм зүтгэдэг тий зүрүүд байх талтай байдаг. За тэгээд ер нь бол ямар нэгэн зүйлийг тий би одоо яг тийм амжилтанд хүрнэл гитсэн байх юм бол тэрэндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж чаддаг ийм одоо хүмүүс байдаг. За тэгээд ер нь бол ийм сайхан үг талархал ер нь бол таныг тайвшруулдаг учраас хүмүүсээс одоо сайн сайхан үг одоо хүлээж авахтаа нээлттэй байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За 3 дахь тоо буюу хувь тавилангийн тоо 9-ийн тоо байх юм бол ер нь бол хувь тавилангийн тоо гэж яриад байгаа энэ 3 дахь тоо маань яаж ийнэ гэхлээр ер нь бол одоо 35-аас дээш наснд те яг энэ хувь тавилангийн тоо маань идэвхжиж эхэлдэг. За тэгээд ер нь бол та амьдралдаа ямар нэгэн байдлаар бусдад туслаж чадаагүй. За тэгээд одоо цагтаа амьдрч чадаагүй, дандаа л өнгөрсөнд тэгдэгч байсан, ингэдэгч байсан гэж амьдраад хэрвээ байсан бол 35-аас хойш яаж ийнэ гэхлээр тантай бүтлгүүдэл таарах. За тэгээд тэр нь ямар нэгэн одоо те зүйлийг сануулгах тийм тохионууд тань ингээ ирж эхэлдэг. Тэрийг ерөнхийдөө боломж олгож ашиглах хэрэгтэй байх ёстой байтал хүмүүс яаж ийнэ гэхээр ер нь бол надад яагаад те ийм салалт учраад байгаа юм. Надад яагаад ийм өвчин учраад байгаа юм. Тэгээ би яагаад одоо юу гэдэг те ажлаасаа халагдаад байгаа юм. Ер нь би яатсан хөө ингээд нөгөө ямар нэгэн те дохио өгөө танд одоо ухаан орох боломжийг өөрийнхөө хөдлөөр өгөх бол тэр боломжийг орчлон ертөнд өгөөд хахад тэр амьдралд нь таарад байгаа тэр одоо бүх асуудлыг яаж ийнэ гэхээр одоо хүнд тэ бэрхшээлтэй зовлон гэж одоо юу гэдэг те хараад энэ нь одоо буруу замаар яваад байдаг. Учираас аль болохоор өөрт чинь одоо тэ тохиолдоод байгаа асуудал, проблем, өвчин, зовлон, салалт, сарналт гэдэг те уйтгар гуниг гэдэг байгаа зүйлийг өөрөөрөө чинь зөв зам руу оруулах замчилгаа болж байгаа юм байна гэдгийг одоо ойлгож мэдээд энийг боломж олгож атгаж аваарай гэж хэлмээр байна. За ер нь бол яг 9-ийн тоотой хүн бол маш хүчтэй энергитэй байдаг. Тэгээд ер нь мэлт мэдрэх түүц тийм сайхан энергитэй байдаг. Тэгээд ер нь бол 9-ийн тоотой хүн бол хувь тавилан одоо хувь тавилангаараа бол ер нь бол маш олон хүмүүс туслах гад ирсэн ийм хүмүүс байдаг шүү. За тэгэхээр ер нь бол одоо та хэрвээ тэ хувь тавилан 9-тэй байх юм бол яг хүнд би туслалаа юу илээ гэдгийг аягүй сайн бодоорой. За тэгээд ер нь бол өөрийгөө тэ гэр бүлтэй аягүй тийм чухал хүмүүнээр одоо мэдрэх аягүй тийм дуртай байдаг боловч ерөнхийдөө яг тийм боломжийг нөхцөлийг гэр бүлийнхэн чинь бүрдүүлж өгөхгүй байх юм бол яаж ийнэ гэхлээр энийг ажил албан дээр ашиглаарай гэж хэлмээр байна.
Дөрөв дэх тоо бол төрсөн өдрийн тоо буюу ерөнхийдөө таны төрлөх чадварыг ерөнхийдөө одоо тий бүр цаанаасаа төрсөн ийм гайхалтай чадварыг чинь илтгэдэг. Хэрвээ таны төрсөн өдөр 2-ын тоо одоо гарч ирээд тий байгаа бол ер нь бол юу гэж нэ гэхээр маш тийм илгэмсэг тэг бусдад айгүй тийм туслахыг хүсдэг. Тэгээд одоо тийм ур чадвар нь хүнийг маш сайн сонсож чаддаг. За тэгээд ер нь хайр дурлал буюу үерхэлтэй. За тэгээд хүмүүст хандж байгаа хандлагатай, ажил мэргэжилтэй маш тийм үнэнч шударга байж чаддаг. За тэгээд ер нь бол ингээд ямар нэгэн байдлаар төрсөн өдрийн та хоёртой хүнтэй тэ одоо хайр сэтгэлийн холбоонд орсон байх юм бол тэр хүнд бүрэн дүүрэн итгэх боломжтой. Ягаад гэх юм бол нэг юм хүнийг араар тавьчих, хуурчих, эхэлчих гэсэн тийм одоо муу зам байхгүй. Эсрэгээр бүр төрлөх зан одоо тийм гайхалтай чадвар нь одоо цаанаас үнэн шударга юм хүм байгаад байдаг. Тэр нь бол хүмүүс тийм нөхцөл болдол тавилгүй хайрыг ингэж түгээдэг тийм гайхалтай хүмүүс одоо байдгаа. Тийм учраас хэнийг ч ялгадаггүй ийм гайхалтай хүмүүс байдаг байх нэ. За амьдралын зорилгын тоо нь 9-тэй буюу 5 дахь тоо 9-ийн тоотой одоо тэ ерөнхийдөө одоо байх юм бол ер нь бол яг энэ 9-ийн тоог амьдралдаа одоо машины дугаар, хаалганы дугаар, за тэгээ өдөр судардаг гэдэг ч юм уу иймэрдүү зүйлээр ерөнхийдөө ашиглаж явах юм бол таны гоё аз од байнгын дагаж явах тийм одоо зүйл зөндөө тааралдаг шүү гэж хэлмээр байна. Тийм учраас аль болохоор 9-ийн тоог шүтэж яваарай, азийн тоогоо гэж бодож яваарай. За тэгээд ер нь бол энэ одоо амьдралын зорилгын тоо энэ дэлхийд юу хийх гэж ирсэн бэ гэхлээр уучлах гэж, өнгөрснийг одоо өршөөх гэж, хаах гэж, өнгөрснийг тавьж явуулах гэж тий. За дээрэс нь юу ч үнэ гэхлээр өөрийгөө бусдад хит золиослохгүй байх гэж би ч бас маш үнцэнтэй гэдгээ сурах гэж энэ дэлхийд ирсэн байгаад байдаг. Даанч 9 дотоо хүмүүс маань яаж ийнэ гэхлээр ихэвчлэн одоо саяны яг миний хэлсэн зүйлүүдийг дандаа буруу талаар нь хийцэн явж идэг. Өнгөрсөндөө гаццсан. Тэгээ өөрийгөө бусдын төлөө хит золиослчихсан. Тэгээ ерөнхийдөө за би одоо яах вэ? Та нар болж ивэл гэсэн өнцгтэй амьдраад ерөнхийдөө амьдралын зорилгын тоо 9-тэй хүмүүс маань ерөнхийдөө амьдралаас дутуу төлөмгийг хүртээд хэдэг учраас ер нь бол өөрийнхөө төлөө эхэлж амьдраад өөрөө окей гэсний дараа нь бусад хүмүүс туслахад хязгаарч ороодохгүй шүү гэж одоо бүр онцолж хэлмээр байна. Ер нь бол зан аран шингийн тоо буюу өдөр тутмын ерөнхийдөө та ямар одоо зан аран шинтэй байдаг вэ гэхлээр одоо таны зан аран шингийн тоо 3 гарсан байвал ер нь ийм эерэг, тийм яриасаг, хөвгчлөлтэй одоо ийм зүйл байгаад идэг. Тийм ер нь бол ингээд одоо хүмүүс тэгж харагддаг байх нь л дээ тий. За тэгээд ер нь бол ингээд 3-ын тоотой хүмүүс айгүй гоё тийм сурсан мэдсэн зүйлээ бусдад заадаг, ярьдаг, тэрийг одоо хүмүүс ингээд амьдралдаа хэрэгжүүлсэн одоо байвал илүү одоо урам зориг авч явах гэдэг бол бас л ялгаагүй 3-ын тон дээр ингээд шалгуур үзүүлэлт гэж байгаад байдаг. Чи өөрийгөө хүндэлсэн, үнэлсэн өнцгөөс ярьж чадчихэв үү те гэд ийм одоо шалгуур үзүүлэлт байнгут энэ шалгуур үзүүлэлтээ бүдрэнгүүтээ тооныхоо буруу талд гарангуудаа 2 төрлөөр илэрдэг. Нэг нь болохоор хит яриасаг одоо болчдөг. Тэг ингээд одоо хүмүүсийг залхаадаг хэмжээний одоо тийм ингээл ямар ч тийм үнэлсэн хүндэлсэн ч юм өөрийгөө тийм өнцгөөс ярихгүй ингээл юу ч хамаагүй ингээ ярьдаг төрлийн нэг юм байгаад одоо тооныхоо буруу талдаа гарсан байдаг. Нөгөө буруу талдаа гарсан 3-ын тоон болохоор хит дууга болцсон байгаад байдаг. Тэгээд хит дууга болцсон байдлаасаа үүдээд ерөнхийдөө нөгөө өөрийнхөө тэр гоё өөрөөс чинь гарч иж байгаа тэр авиас чадвар гэдэг байгаа зүйлийг те ил болгож гаргаж ирэхгүй, бүтээлч гоё санаа гарч ирэхгүй, тэгэл сурсан мэдсэн зүйлээ бусдад зааж одоо ярихгүй тэгээ за надаар дутуу гэж те гэдэг тийм өнцгөөс өөрийгөө ерөнхийдөө дотгошоогоо дууга болгоод ингээ хаачихлаар ер нь бол биен дээр маш их илэрцүүд гардаг. Тэр одоо бамбан одоо ямар нэг өвчин те эсвэл одоо хоолойны өвчин, ангийн эсвэл одоо ерөнхийдөө нүүр одоо яг энэ нүүрний хэсэг буюу эрүү хүзүүгээр их юм гарах эсвэл одоо юу гэдэг биенийх нь хаа нэгэн газраар ер нь бол ингээд нэг юм идэ төрөвсөл ерөнхийдөө одоо гарахдаг ч гэдэг юм иймэрдүү зүйлүүд ер нь бол юу атгаа гарцсан байдаг. Мөн дээрэс нь юу ч нэ гэхэлэр 3-ын тоотой хүмүүс тооныхоо буруу талд гарчгаараа нэг зүйлийг эхлүүлсэн бол дуусгах чадахгүй ерөнхийдөө ингээд нэг юм туйлбаргүй одоо зантай. Тэгээд тэндээсээ болоод бүх зүйлийг уул нь хийж чадах тийм чадвар авьяастай заяагдсан мөртлөнгөөсөө ер нь бол ингээд яг ингээд хийж чаддсан юм уу гэхээр
хийж чаддаг яг бүрэн төгс зүйл байдгүй. Хийж чаддгүй мүү гэхээр бүх зүйлийг ингэж чадаад идэг. Тэгээд яг энэ нөгөө нэг нас ахих тус манай ер нь яаж илэрдэг вэ гэхээр ямарваа нэгэн зүйлийг яг барьж аваад яг эцсийн үзэж хийгээгүйгээсээ болоод ерөөхдөө ингээд нөгөө нэг ингээл ямар нэгэн амжилт байхгүй тэгэл нэг юм би тэгдэгч байсан, ингэдэгч байсан гэдэг иймэрдүү зүйл одоо байгаад идэг. Тэ ямар ч нэг амжилтгүй ингээд байцсан байгаад идэг учраас аль болохоор 3-ын тоо хэрвээ таны тоон 6 тоон дотор чинь багтаатай байх юм бол яаж ийнэ гэхлээр өөрийнхөө дуртай зүйлийг бүр олоод тэр олсон зүйлээрээ ерөөхдөө тууштай гоё ингэж хөдөлмөрлөж тууштай гоё явж амжилт одоо бүтээлээр дүүрэн амьдраасай. Тэгэхгүй бол өгч үнэ гэхэлэр ямар нэгэн зүйлийг ингээд одоо мөнгөний төлөө ч гэдэг юм уу дургуй зүйлээ хийгээд эхлүүлчихээрээ та төлбөргөө туушгүй байх гэдэг. Тэгээд ямарваа нэгэн зүйлийг одоо эцсийн үзээд оргилдон гарахын тулд унаж бүдрэх юм амьдрал зөндөл байгаа штэ гэтэл яаж ийнэ гэхэлэр 3-ын татаа хүмүүс нөө дургуй зүйлээ хийхлээрээ бүдэрч унахлаараа за энэ угаас надад тохирохгүй юм байна гэд ингээд юмыг ингээд сэглээд хаяад явцдаг ийм жоохон сул талтай учраас одоо энэ дээр аягуулсан анхаарах хэрэгтэй. Харин дуртай зүйлээ нэг олоод авцсан хүн ингээд бүдэрсэн ч тэр бүдэрсэн газараасаа шороо атгаад илүү би одоо энийг сайжруулж хийх хэрэгтэй юм байна гэдэг урам зоригийг аваад ингээ гоё явдаг ийм зүйл байдаг учраас аль болохоор өөрийнхөө дуртай зүйлийг одоо олоосай гэж одоо хэлмээр байна.